Болчихоо. Үгүй ингэж болохгүй. Хоньсоо. Ямаа! Одоо майдэр худаг таас үг хэлэх гэж байна. Үнийг хэлээ. Гэр чи мороо гурваас гүрүүлийн ихтэй гэдэг байна. Биеийн байдал жаахан хүнд байгаа болтой. Гадаа миний унаа байгаа. Аваад яв. Төрийн талаар л жаалцгаа өршөлт оруулах гэснээс өөр юу л байгаа ч та. Юм уу бэлэгт наймаа одоо ингэж шуудуу татаж устай болгоод тарай тарьчихна гэж яагаад бодоогүй юм бол? Тэргүй хүний амнаас үг сонсно гэж чи горьдхийн хэрэг адаг. Ирж буцхын тавиланд тай хорвоод хүмүүний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх бүтээл тойрвлан үлээгээд удсан. Эгэл бөгөөд эгэлгүй тэрл хүмүүсийг мэд. Тэр хөрөг нэвтрүүлгээрээ эргэн дурсаар байна. Энэ удаа бид 20 гаруйхан настайгаас эхлэн 50 гаруй жил өвлийн өвгөн болж Монголын ард түмний зүрх сэтгэлд жинхэнэ Монгол өвлийн өвөө хэмээн хайрлагдан мөнхөрсөн Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, Гомбожовын гомб сүрэн хэмээх энэ эрхэм хүнийг эргэн дурсаж байна. Гудамж талбай шинэ жилийн гоёлорон гангаран айл өрх албан газар бүхэн мөнх ногоон гацуур модон чимсэн энэ л үед хүн бүхэн л бага насны хан сэтгэд хоногшсон шинэ жилийг эрэхгүй дурсдаг. Учир нь хүүхэд насны шинэ жил хүний сэтгэлд мөнх үлдэж өвлийн өвгөн цасан охид цаасан удтай амт тайхан бэлэгээд л бүгд сэтгэлд тодхон үлддэг гэдэгтэй хинч марахгүй зэв. Бидний бага насны шинэ жилийн гэгээхэн дурсамжтай хамт мөнхрөн үлдсэн тэрл хүн бол яахын аргагүй 20 дугаар зууны Монгол өвлийн өвгөн аав хэмээн алдарсан Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Гомбожовын гомб сүрэн билээ. Гомбожовын гомб сүрэн тэртээ 1918 онд одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Галан туруу гэдэг газар төржээ. Дөхмийн нуурын дэрэстэй довтой шандны захад бага залуу насаа өнгөрүүлсэн тэрээр морь сайн ундаг, эмнэг сургахтаа гаргуун сэргэлэн хүү байсан гэдэг. За манай аав бол өөрөө малчны гэрт төрсэн малчин удамтай мал дээр өссөн, морь унаж ингэж өссөн хүн. Тэгээд тийм одоо сайхан малчин удамтай хөдөө хээр, эзгүй хээр тал зураараа морины дэлэн дээр давхиж ингэж өссөн болохоор аавын маань сэтгэлгээ бүх юмд одоо хандж байгаа тэр байдал маш их чөлөөтэй байдаг байсан. Тэгээд бидний ч гэсэн одоо ямар нэгэн юмд чөлөөтэй сэтгэж өөрийнхөө хүссэн зорилго, өөрийгөө одоо зөв гэж бодож байгаа ийм зүйлд бол шийдвэртэй хандаж чөлөөтэй ажиллаж амьдрах ёстой гэдгийг бас багаас минь сургаж ирсэн байгаа. Залуу наснаас хар бор ажиллахын амьдралын амтыг мэдэрч эхэлсэн тэрээр 1935 онд нийслэл хотноо нэрэн жолоочийн төр сургалтыг дүүргэж жолооч болсноор их хотын амьдралд хөл тавьжээ. Амьдралын эрхээр тэрээр халуун төмрийн лантуучин, цахилгааны моторчин гээд төрөл бүрийн л ажил хийж үзсэн. 1942 онд Улсын төв театрт жүжигчнээр орж, театрын тайзнан Хатан Баатар Магсаржив жүжигийн цагаан цэргийн офицерийн дүрээр уран бүтээлийн гараагаан эхэлсэн гэдэг.
аав маань өөрөө байглаастай яасан маш их сайхан авьяастай ийм хүн учраас урлагт залуугаасаа дурлаж залуудаа хүл тавьж дэлхийн сонгодог урлагийг өөрөө шимтэн судалж өөрийнхөө дүрийг түүндээ тохируулж ингэж хэдийгээр одоо сургууль соёл яг мэрэгжлийн сургууль соёл төгсөөж гэсэн энэ тал руу маш их биед ажиллаж байсан их ажилсаг хүн байсан. Ийхүү 20 хэдхэн насндаа урлагийн амтанд орсон залуу хүү. Тэр үеийн урлагийн одуудтай хамтдаа олон сайхан дүрийг тайз дэлгэцнээ амьлуулсан юм. Алтан үеийнхэн гэгддэг нөгөөл цагааны цэгнэд, нямын цэгнэд, цээ нямбуу, долгорсрон гээл тэр үеийн алдартай сайхан жүжигчдтэй мөр зэрэгцсэн Төв театрын тайзнан 50 гаруй жил ажиллан амьдралынхаа ихэнх цагийг уран бүтээлдээ зориулсан энэ эрхэм хүний амьлуулсан олон гайхамшигтай дүрийг Монголын ард түмэн андахгүй сайн мэднэ. Уул шугамдан чам шиг довтлосоор байгаад сүүлд нь довтлох зайгүй болчихвол яах вэ? Намайха. Малайха. Чи шудраг хүн бэ? Хэлсэн үгэн тангаргаар батлах гэж үз. Хэнийгч амьсан сэн өрөөнд зайлуул. Надад үнэмч байсныг тангаргаар нотолдоо. Тангар би. Валага яар болтаа. Сайн ажил хийвэл авчаагүй. Ажил хийдгүй юм бол хийдий миний хүүхнээгээд алдчихна гэсэн үг шүү дээ. Ингэхлээр уул шугаманда харж байж болно. За тэгтээ. Хүн амтан байхгүй нэг дуулч. За тэгээд дуулчих. Цоо зүдэрс нэгийн өргөж дэгдэг чинь муугүй яс биш. Монголын яс юм шүү дээ. Театрт хамт уран бүтээлийн туйрвж амьдралынхаа ихэнх хугацааг хамтдаа өнгөрүүлэн ижил дасал болж аав хүү ах дүү уран бүтээлийн анд нөхөд байсан тэрэл хүмүүс энэ эрхэм хүнийг ийхүү эргэн дурсаж байна. Тэгэхээр багшийн тухай ярина. Багшийн тухай хэлэн хөөрнө гэдэг бол их том ажлаа. За нэгэн нэвтрүүлгийн цагт тэр болгон багтах ч үгүй ч ийм хүний тухай бид нэр ярих гэж штэ. Тэгээд энэ хүний тухай мэднэ гэж их үг хэлмээрг байгаа. Энэ хүнтэй ажиллаж байсан тэр орон зай цаг хугацаа тэр цаг хугацаа дараагийн орон зай цаг хугацааг эзлэн ингэж өгөөж явсан тухай дурсах бол сайхан байна гэж ингэж хэлмээр байна. Нөгөө талаар миний багш бол Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ. Гомсрон гэж ямар хүнийхээ хувьд ямар хүн бэ? Уран бүтээлчийнхээ тухай хэн байваа гэд ингээд яриад байвал дуусчгүй хэрэг хөөрнө. Би багшигаа мэрэгжлийнхэн тал руу хандаж хэдүүг хэлье гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг Монголын орчин цагийн театрын урлагийн үндэслэгч би нэг бол миний багш мөнөөсөө мөн гэж ингэж хэлхийг хүсэж байна. Би 32 жил театрт ажилласан, 32 жил ажиллахад одоо хичнээн жил 3-4 уран бүтээл гарна. Гомсронгоч орохгүй уран бүтээл гэж байхгүй. Тэгэл орно. Тэгэл ороод одоо юмнуудыг хийж өгөн санаанд нь таарна. Гомсронгын санаанд таарсан байхад бид ч бас одоо их баяртай байдаг байлаа. Тэгээд одоо гомсронгоогоос хойш одоо олон ардын жүжигчид олон гавьяатууд төрж байна. Энэ хүний л одоо байж үлгэр жишээ болж
одоо хөдөлмөрлөж ирсний ач гэж би бодож явдаг. Бидэнд ч их нөлөө өгдөг байсан шүү дээ. Ажилчид бол хачи их сайхан нөлөөтэй. Би гомсронгойг жүжиглэх урлагийн төлөө төрсөн хүн гэж би боддог. Үнэхээр энэ театрын тайзан дээр, кино дэлгэцэн дээр энэ хүн гарахаараа цаанаасаа өөрийнх нь ирч хүч нэмэгдэж бүр 80 гарсан хойноч гэсэн тайзан дээр ингээд гараад тоглоход залуужж байгаа юм шиг. Огт өөр хүн болоод шинээр төрж байгаа юм шиг ингэж санагддаг юм байсан. Манай өвөө бол бурхнаас зайсан байгалийн шиг гэж боддог би. Жирийн малчны хотноос дэлхийд данстай жүжигчин болж чадсан. Гэхдээ мэдээж хэрэг хүн болгон заяагтаагүй тэр их авьяас манай өвөд байсан. Авьяас байгаагүй бол 1000 хөдөлмөрлөөд энэ их амжилтанд хүрч чадахгүй байсан болов уу гэж би боддог. Мэдээж хэрэг авьяас дээр нэмэгдээд хөдөлмөр тэгээд манай өвөө тэр сайхан дуу хоолой, царай зүс, нуруу туруу байсан болоод энэ их амжилтанд бүх юм зохицлон бүрдсэн болов уу гэж боддог. Өвөөгөө маш их бахархдаг. Амьдралынхаа нэгэн жарныг урлагийн төлөө цохилох зүрх сэтгэлтэй өнгөрүүлсэн энэ эрхэм хүн идэр залуухан 24 настайдан урлагт хөл тавьж өтөл буурай 84 насалтлан энэ л тогоонд буцалсан юм. Бөмбөр ногооноос ихтэй Монголын театрын урлаг дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдээр баяжин хөгжиж дэлхийн хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн сууд Шекспирийн гүн ухааны сонгодог бүтээлүүдийг Монголын тайзнан амьлуулахад гомбсүрэн агсны бүтээсэн дүр оруулсан хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй. Английн хааны ширээ амтын юм гэдэг Гомсрон багш тайлны урлагтай амьдралаа холбосон цагаасаа эхлээд энэ дэлхийн сонгодог бүтээл гэдэг юмд өөрийнхөө хүч авьяасыг бүрэн төгс зориулсан юм. Тэр ч утгаараа сонгодог жүжигт Монгол жүжигчин ажиллахтаа хэрхэн яаж хандаж энэ хөрсөнд буулгадаг юм бэ гэдгийг биечлэн үлгэрлэн дуурайж дагуулсан. Энэ ч утгаараа жүжигчний өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгосон хөө гэж ингэж хэлээд байгаа. Багштайгаа хамт дэлхийн сонгодог бүтээл Отелло жүжигийн Отелло Дездемона болж тоглож байлаа. Лир ван жүжигт хамтарч тоглож байлаа. Ричард 3 жүжигт бас хамтарч багш маань Ричард 3 би Елизавета хатан болж байлаа. Ингэж багш маань уран бүтээлч холбоотой болж байнгын одоо багшийн зөвлөгөөн заасан сургамж багштайгаа харилцсан ярилцаж ингэж ажиллаж байсан цаг үе маань иргэд орсод их сайхан байна. Энэ хүн өмнөхөөс авсан уламжилт өөрийнхөө суур амин ухаан дээр үндэслээд Европын сонгодог дэг сургуулийг сонсож, харж, үзэж мэдэрснийг уран бүтээч явд өөрөөрөө дамжуулан энэ Монгол гэдэг том хөрсөн дээр буулгаж жүжигчний урлагт жүжигчний гомбсрэнгийн дэг сургуулийн чиг бий болгож чадсанараа бүхнээс онцлог ийм хүн байсан гэж би хэлэх гээд байна. Маань өөрөө одоо сонгодог урлагийг Монголд анх одоо дэлгэрүүлэхэд гол өөрийнхөө бодол бүх хүч чадлаа ажиллаж ирсэн тэрэн ч амжилттай болсон учраас биднийг бол сонгодог урлагт бас хөтлж тэрнийг ойлгоход бидэнд одоо их тусалсан хүн л дээ. Бид хоёр ч одоо эхлээд зөндөө одоо юм дээр орсон доо одоо марцаж юу Отелло гэдэг дээр би Бианка болж илвэдэ битгаар харьцаагүй л дээ тэр үед. Тэгээд тэрнээс харьцсан бол одоо битгаар олон би зөндөө олон байгаа. Монголын театрын тайзнаа дэлхийн шилдэг бүтээлүүд урган соёолох үндэс суурийг тавьж сонгодог урлагийн түүхэнд өөрийн гэсэн замыг гарган жимийг дурайлган өгсөн тэрээр араасан олон авьяаслаг жүжигчдийг дагуулсан юм.
Түүнийг шавнар нь гоёо багш хэмээн үнэлнэ. Гомсрон багш гэж ирнэ. Бид багшийн улсын багшийн дэд сургуулийн хянуудаар аймаг төрөх данга гомсрон багш бидэнд тайзны ирээн хичээл заадаг байсан. Тэгээ энэ цагаас эхлээл тэгэхдээ гомсрон багш чинь гавьяач жүжигч байсан баг. Бидэнд 63 онд биднийг 59 онд орж явахт. Тэгээ гомсрон багшийг бид багш гэдгээр явж багш тэр хүний ном эднээс сурч ингэ төгсөлдөө тайзны ирээн дээр. Тэгээд хурж ирээд театрт хамт ажилласан. Улсын драмын театрт хамт ажиллаад тэгээ олон сайхан дөрүүдэд хамтарч тоглосон. Ер нь гомсрон багшийг бол одоо яг бидний үеийнхэн бол одоо бүгд л багш гэдэг. Манай Ямсрын одоо гарынхын шав тий. Тэгээ бид нар бол дандаа гомсрон багшаал гэдэг. Тайзан дээр. Тэгээд энгийн цагтаа бол бараг л найз нөхрийн хэмжээнд бид нар одоо бас байсан гэж хэлэхэд ч одоо бараг болно. Тийм их эгэл энгийн хүнийг өөртөө их татдаг. Монголын ард түмний оюуны мэлмид нээлт хийж дэлхийн шилдэг бүтээлийг амилуулад удаагүй байсан Монголын театрын тайзнан Суут Шекспирийн Отелло жүжигийг анх амилуулсан тэрл үе Гомсрон агсны уран бүтээлийн оргил нь байсан юм. Дотор нь бүх сүглээд бид хөлөвч байгаа юм. Өглөгч хүнийгээр хоосордгүй гэдэг үг санаанд орж байна харин. Гомсронгойхоо барьж байсан, театрт хэрэглэгдэж байсан юмнуудаас нь бас ганц хоёр юм үзүүлье. Одоо энэ хутга гэхэд л Гомсронгой минь Отелло жүжигэн тэр барьдаг хутга. Энэ. Чинээ олон жил Отеллог 54 оноос хойш манайх чинь эхнийх нь тавигдаад дараа нь 78 онд дахиж мөнгө төрж найруулагчийн юугаар дахид тавигдаад ингэхэд л энийг л энэ хутгал ерөөс Отеллод барих ёстой гэсэн шиг л энэ хутгийг л Гомсронгой минь барьдаг байсан. Отелло жүжигийн Дездемоны дүрийг надад өгч ингээд тайзан дээр хамтарч ажиллаж байлаа. Надад хэл яриа хөдөлгөөн болгоныг зааж өөрийнхөө одоо сэтгэлдээ бий болгосон тэр дүрийг надаар дамжуулж гаргах гэж ажиллаж байсан надад одоо өнөөдөрхөн саяхан ажиллаж исэн юм шиг санагдчихэ. Отелийн будагч бүр битүү будагддаг байсан. Тэр энэ чи хийж явах тэгээ сууж илэн. Айгуу сайхан тэр юм хийхэд ерөөсөө саад байхгүй их сайхан хүн байсан. Одоо тэгээд яста театрт бол үнэхээр дутагдж байна. Жүжигчин хүн бүхэнд зайлшгүй хэрэгтэй зүйл хувийн номер гэж бидний үед гэж ажиллаж олон түмтэй уулзахад карма хоосонгүй байх тухай байнга захиж тэрийг захиа зогсохгүй өөрөө үлгэрлэн үзүүлдэг юм хүн байсан юм аа. Одоо өвгөн барьцааны яриаг нь ер нь багшийг бүр гайхаад байдгийн. Ерөөсөө л тэгжил заяагцал хүн юм байна. Төрийн том концертуудыг бас хөтлөн. Сайхан дуулна. Шүлэг яруу найргийг бол их сайхан хэлнэ, уншина. Тэгэхээр энэ чинь бид шаардаад нэг л дагал болоод байдаг л тэр нэг хувийн номер уран уншлага энэ тэрэг бүх юмыг ерөөсөө оролцоогүй төрөл жанр гэж байхгүй. Нэг хүнд нэг удаа оногдох тийм заяатай сайхан жүжигийг Гомсрон багш маань бол энэ амьдралынхаа хугацаанд бүгдийг хийж амжсан ийм сайхан уран бүтээлч байсан. Тэр дундаа Гомсрон багш бол нэг хүнд тийм сайхан авьяас заяан гэдэг бас ховролдоо дуу хоолой дикцний хувьд бол ерөөсөн маш их сайхан тайзан дээрээс хаанаас нь шивэнсэн үзэгчдийн хамгийн ардлын игнэнд
бол сонсогдож байдаг. Бид нэр хашгираад байдаг гомсрон багш бол шивнээд ярихад л хүрдэг байсан. Тэгээд сайхан дуулна, бие тайзан дээр их сайхан авч явна. Энэ бүх сайн чанарууд нь өөрийнх нь байгаа тэр өөрт нь заяагдсан сайхан чанартайгаа нийлээд энэ Монголын ард түмэнд тоглосон бүх дөрүүд нь үнэхээр хүний сэтгэл санаанд хоногшохоор дөрүүдийг бүтээж чадсан авьяаслаг ийм сайхан том уран бүтээлч. Гомсрон багшийн дуу хоолой ер нь хөрөхгүй газар байхгүй шүү дээ. Жүжигчдийн дуу хоолой хөрдгүү, чиний дуу хоолой яасан бэ, ийсэн бэ. Одоо би ер нь Гомсрон багшийн дуу шиг ийм дуу хоолойтой эрэгтэй жүжигчингүүд одоо ер нь хойшлоод хэн бэ гэж бодоход би нэг хоруу дараа тоолж чаддгүй юм. Агуу тийм хүн. Тусгай одоо ёстой бие үлдрийн хөвд жүжигчин байх, дуу хоолойны хөвд жүжигчин байх. Тэгэл одоо тэр ухааны хөвд өөрийгөө би тайж гаралтай хүмүүс ярьдаг байсан юм аа. Тэгээд тайж ухсааны гэж ярьдаг үлээ да. Тэгэл тэр хөдөлмөр чанар ёстой нөгөө цаанаас нь байглаас энэ хүнийг жүжигчин байхаар заяатсан юм шиг ийм мундаг хүн л дээ. Сайхан дуулна, яахан уянгалуулдаг. Тэсм ардын дуугад сайхан дуулна шүү дээ. Хамгийн сэтгэлд үлдсэн хоногшсон зүйл гэвэл айгүй сайхан дуулдаг хүмүүс. Өглөө ингээл өвөө эмээтэйгээ унтж байгаа өвөө айгүй эрт босцсон. Тэгэл өөрөө дуул тасгал хийн. Амар их тасгал хийдэг. 80 настай мөртөө нэг 50-тай үнэтэй адилхан ч юм уу би хаана маш эрүүл саруул маш сайхан байсан. Тэгэл унтж байхад өвөөгийн дуу айгүй гоё чанга дуулаад дуу нь бүр ингэ сэтгэл хоногшаал айгүй гоё. Тэгэл өглөө сэрх болгонд өвөөхөө дуу маш их өгүүлдэг. Гомсрон агсан зөвхөн жүжиглээ зогсохгүй. Дуулна, бүжиглэн, шүлэг уншин, тэрч бүхэл найруулна. Түүний намблаг хэрнээ эвликэн дууссан. Учиртай 3 толгой дүүрийн юндэнгийн дүр бол ганган хэнцэр дигжин юндэн химэн үйлэгддэг. Тайзны өндөр соёлтой энэ хүний өмсөж зүүсэн хувцас хунар тайзнаа биеэн авч яваа байдал нь үнэхээр л Монгол эр хүний намб төрөх, Монгол үндэсний хувцсны сүрж авхаа дэг соёлыг бүрэн дүүрэн харуулж хэн ч харсан дуу алдам Монгол эр хүний олон сайхан дүрийг бүтээжээ. Монгол хүн, Монгол соёл яаж бүрэлдэхүүн бий болдгийг бэ гэдгийг ээдрээ жүжигийн зөвхөн би этнограф талаас нь хэлдэг шүү дээ. Тэр талаас нь харахад бүсээ яаж бүсэлдэг, дээлээ яаж өмсдөг, малгайгаа яаж тавьдаг, хөрмийг яаж тайлдаг, засдаг. Бүх юм нь бол тэнд хадгалж үлдсэнд нь бол би баярлж явдаг. Тэгээд багшийнхаа тухай ингээд яриад бол маш олон юм тэрнээс гадна дэндүү сайхан хүн байсан. Олон жүжигүүдэд бид нар хамтарч хот хөдөө гадаад дотоодгүй явхад Гомсрон багшийг л үзэгчд нь үнэхээр нүдний хараа салгалгүй хардаг байсан. Тэр нь яг тэгэхээр Монгол хүн гэдэг чинь ямар сайхан хувцалдаг, ямар сайхан биетэй, ямар сайхан дууд игттэй, ямар сайхан хүн бэ гэж хардаг. Ийм сайхан нүд дүүрэн жүжигчин байсан байгаа юм да. 42 3 4 оноос эхлээд лүтгэр хамт тавьжтэй. Сайхан хүн байсан. Ястаа нэг сайхан Монголын нэг сайхан тийм дигжин хүн байсан. Тийм ээ. Ой сайхан тийм хүн байсан да. Зүрлэх арга байхгүй мундаг хүн л дээ. Гомсрон багш чинь одоо дуу хоолой сайхантай, бие үлдэр сайхантай, өөрөө их хөдөлмөрч, орой дээр их ажилдаг, их цэмцгэр бие сайхан авч юм.
80 хэд наслахтай ч та цэмбэлцэн алгаатай. Ямар ч хувцас гоё зохино. Монгол дээл ямар гоё зохидог гэж санаа нар. Монгол дээл тэгэл тэр бүс нам баяс Монгол нам баяс тэр бол одоо язгуур хусаа сурвалжтанч тийм байсан бах ер нь их гоё зохино. Ер нь тэгээд оюун багш нар ярьдаг байсан да. Та нар энэ гомсронгийн одоо Монгол дээл өмсөө явж байгааг хар залуучууд. За ингэж өмсөж ингэж одоо байдгийн. Тэгэхээр одоо Монгол утас ямар гоё хогц вэ гэдгийг одоо гомсрон өмсөө явж яхад л харахад одоо ойлгомжтой гэдэг байсан. Тийм гоё одоо гайхалтай сайхан төрмөл жижигчээ. Тэрээр жүжигчин хүний хийж бүтээж болох дүр бүрийг амьлуулахдаа ханагар сайхан бие махбод, цээс сайхан дуу хоолой, төрөлхийн гимээр хөдөлмөрч зангаан цогцослуулан телевиз, радио, тайз дэлгэц гээд бүхий салбарт ур чадвараа харуулж чадсан. Ерөөсөө Монголд жүжигчин хүн ажиллаж болох ямар салбар байдаг. За тайз нь байдаг юм байна. Дэлгэц байна. Шинэ гараад ирсэн баг дэлгэц уу, телевиз байна. Дээр нь радио, өргөн нэвтрүүлэг гэж байна. Энэ бүх салбарт гомсрон багш ажилласан байдаг. Тэгтээ ажилласан юм ин сонирхоод үзэх юм бол тэр үед чинь одоо ингээд дээд үнэлгээ, чанарын үнэлгээ энэ төр нэвтрүүлэг энэ төр юмд өгдөг байсан байхгүй юу. Тэгэхэд дээд үнэлгээнээс бууг чийжсэн юм ерөөсөө байдаг. Тэгэхээр зэрэг энэ мэрэгжилтэй ямар их сэтгэлтэй, зүтгэлтэй, хичээлтэй хүн байж вэ гэдг нь харагддаг. Багш маань их тийм зөөлөн, уянгалаг, хүнд их тийм өгөөжтэй, партнертой тийм сайхан хүн байсан байгаа юм. Монголын ард түмэн Монголын театрын урлагт, драмын урлагт тэр дундаа гомсрон багшийн бүтээсэн дөрүүдийг одоо ингээд жагсаагаад үзэхэд гомсрон багшийн тоглосон дайны хэмжээний одоо жүжигүүдэд тоглосон жүжигчин урданч байсангүй, одоо ч гарч ирсэнгүй 200 гаруй жүжигт бараг тоглосон байх. Гомсрон багш маань хот хөдөөгийн олон жүжигүүдэд ихэнх жүжиг нь ерөөсө дандаа гол дүрүүд театрын одоо зүтгүүр байсан гэж хэлэх юм уу та тийм ээ. Өнөөдөр одоо ингээд телевиз, радиогоор хаяа нэг явах юм аа. Үлгэр. Иштэй гэмээр юмнууд зөндөөл явдаг байхгүй юу? Гэтэл радиогийн алтан фонд Монгол ардын болон Орос зөвлөлтийн дундад Азийн орнуудын маш олон үлгэр бий хадгалагдаад үлдсэн. Хэрвээ одоо санд сэрээ тэрийг ингэж гаргаж тавих юм бол ирээдүйн хойч үеийнхэнд үлгэргээч юм чинь ийм байдгийн байна гэж бүр барин тавин хэлэх хангалттай материал бол тэнд байгаа гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Юу юм бэ? Би юу тахгүй байна. Самтгүй юу? Харин би бас ирээд театрын тайзнан 1961 онд амьлуулсан Арвай хэрийн талд жүжигийн халзан тавхайн дүр түүний төрөлхийн авьяасыг бүрэн харуулсан дүр байж жүжигчин хүний харуулах биеийн болон сэтгэлийн үйлдэлийн холбосон тэр чадварлаг тоглолт Монголын орчин үеийн жүжигийн урлагийн түүхэнд гарсан томоохон ололт байсан гэдэг. Хайж тийм болоо. Хайтай хөрий. Одоо энэ сайхан нартай байх гэж устаа болгол яриач ургана да.
10 хэрийн талд жүжигний халсан тавхай дүр байдаг. Үнэхээр одоо хөдөөний жирийн монгол хүн одоо ямар мундаг сэтгэдэг, ямар сайхан өөрийгөө жолоодож авч явдаг, нийгэмд одоо ямар ч юм болж исэн гутрахгүй, гунихгүй одоо залуу юм шиг сэтгэж ингэж явдаг ийм сайхан хүн юм гэж энэ сайхан дүрийг бол үнэхээр одоо хүний сэтгэл тоногчлаа яг өөрөө одоо тэрл бүх амьдралаар амьдарч ирсэн хүн шиг ингэж гаргаж өгсөнд би бас их дуртай байдаг. Ерөөсөө Гомсрон багшийн тоглосон хийсэн бүх зүйлийн дараагийн үеийнхэн бол гарын авлага болгож өөрснөө үзэж харж тэрнээс их юм суралцах тийм бит үзүүлэн маягаар болж үлдсэн хэдэн жүжиг бол телевизэд үлдсэн байдгийн. Өөрөө Монгол ахуйгаа их мэддэг Ванган багшийн зохиол 10 хэрийн талд гэдэг жүжигийн халзан давхаан дөрвөл одоо хүртэл яригддаг тайзны бүтээлмөртөө одоо хүртэл яригддаг ийм төр байна. Юу тэр вэ? Тарэ. Ургалгүй яах вэ? Тэр муу бэлэгт наймаа одоо ингэж шуудуу татаж устай болгоод тарэ тарьчихна гэж яагаад бодоогүй юм бол хачи юм. Тавхаагаа. Та анх юу гэж байлаа? Юу вэ? Орон тал тарэ урахыг хүлээснээс халдсан тавхайн толгой дээр хадмиг урахыг хүлээсэн дээр гэж байлаа. Тэгвэл нөө дамшиг гоё. За тэр яах вэ? Ийхүү тэрээр тайзнан амьлуулсан дүрээрэн энгийн номхон ард эрэмгийн зоригтой дайчин эр овчин залтай танхаа итгээд эрхэмсэг сүр хүчит хаан эзэн хайр дурлалын төлөө тэмцэгч нэгэн гээд нэг хүний тэр бүр амьлуулж амьдруулахад бэрх эсрэг тэсрэг дүрүүдийг мөнхөлж чадсан юм. Үнэхээр энэ театрын төлөө өөрийнхөө ажил, хөдөлмөр, амьдрал, цаг хугацаа, хүч, оюухан юу заяасан байдгийг тэрийг бүгдийг тэр өөртөө оногдсон тэр дүрдээ зориулж ажиллаж чаддаг гайхамшигтай хөдөлмөрч ийм хүн. Манай Монгол төдийгүй дэлхийн данстай урлагийн алтан үеийн мундаг жүжигчин миний бодлоор бусад хүмүүсийн бодлоор ч муу адилах. Энэ мундаг хүний зээ болж төрсөндөө өвгөрөө бахархдаг юм гэх юм бол маш их хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг би өвгөөсөө маш их хардаг байсан. Тэгээд ер нь урлагийн хүн гэхээсээ илүү миний хамгийн их сэтгэл буусан зүйл юу вэ гэхээр хүн хүнийг хайрлах, хүн хүнийг хайрлаж хайрын донд хүнийг яаж өсгөх, хүн хөдөлмөрлснийхаа үр дүнг яаж хүртэх энэ болгоныг маш их ухаанд ортол мэдэж авсан. Тоглолтын одоо урд өдөр нь маргааш тоглох юмныхаа одоо ус парик сахал хөмсөг одоо бид нөө чи бүхэл юм хийдэг байлээ шүү дээ. Тэрнийг шалгана. За тэгээд нэг шинэ жүжиг тавих болвол бүр ерөөсө зураачаас эсгээс гарахын өмнө л ярьж явна. Нэг тиймэрхүү янз юм гарах шиг байна гэж ингэж хэлж ярьж явдаг байсан тийм хүнтэй. Гомсрон багш бол өмнөх үеэ дэндүү их дээдлэн хүндэлдэг. Өөрийнхөө үеийг дэндүү их хайрладаг. Залгамж хадаагаа бол дэндүү их бөөцөөлөнд тэтгдэг ийм хүн байсан юм аа. Авууштай бас нэг дараа үеийнхэнд хэлмээр зүйл нь юу гэхээр зэрэг ройл дээрээ их ажилдаг. Гомсрон багш өрөөндөө дуудаж байна. Гомсрон багш тайзан дээр сургууль хийж байна. Очоороо гэхтэл хуучин бичгээр их сайхан бичнэ. Хуучин бичгээр бүх дөрүүдээ бичнэ. Тэгээд улаан харандагаар зурчихсан нөгөөдгөө. Тэгээд тэрнийг хараад өөрөө толтой их ажиллана. Ер нь язгуур сурвалжтай хүн гэж үеийнхийнх нь бол ярьдаг, нутаг усных нь үеийнхийнх нь ярьдаг байсан. Ер нь бол Гомсрон багш бол тийм бас гарал үүсэл, дээд гарал үүсэл, өвөг үүсэл цагаан ёстой. Өөрөөр хэлэх юм бол тайж ухсааны ийм гаралтай хоо гэж. Тэгээд
ер нь тийм байдгүй. Ер нь бол нэг тийм тусгай хийцний тусгай загварын хүн шүү. Ерөөс харахад. Ер нь одоо ингээд тайз дэлгэцийн уран бүтээлд бол одоо яахрахгүй заяагдсан юм шиг. Их сайхан биетэй, сайхан дуу хоолойтой. Тэг ямар ч юмд хувирч чаддаг. Ийм хувирамтгай. Хувирч чадна. Энэ бол жүжигчний онцлог чанар. Ялангуяа тайз дэлгэцийн уран бүтээлч хүн бол тийм байх ёстой. Тэгээд сүүлд тэр бүтээгдэхүүнийг бий болж бид нөө чи оюун хийн нэг нь тэгжээж нэг юм гаргаж явна. Тэгээд санаанда таартал одоо хурц ирж хичнээн тааруулсан тэр нь дуурлж уцаарлах юм байхгүй. Тэгээд хийлгээ санаанда тааруулдаг. Хоёрдугаарт одоо жүжиг юу яахын өмнө тоглохын өмнө 3 цагийн өмнө ирж бодуулдаг. Тэгээд дараа нь цэвэрлэгээ хийгээд ингээд одоо явдаг ийм л хүн байсан. Онлын хувьд жүжигчин зайлшгүй шаардлагатай зүйл насан туршид нь дагаж тэрэндээ үнэнч байхыг тэмүүлж эрмэлзэж ажиллаж хичээ зүтгэж явдаг юм юу гэдэг юм бэхээр ерөөсөө биеийн хөдөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн үйлдэл энэ л байдаг. Тэгвэл миний багш энэ гурвыг яг өөрөө төгс эзэмшсэн хүн гэж би бодож санаж явдаг. Энэтэй бол нэг олон хүн маргаад байхгүй хаа гэж ингэж бодож байгаа. Хинч зааж өгөөгүй тэрэл ур чадвар. Харилцан тоглогчон өөрөө жолоодан авч явдаг чанар нь хинтээж харьцуулашгүй бөгөөд энэ бүхнийг амьдралын сургуулиар өөрөө өөртөө төлөвшүүлэн бүрдүүлж уйг буй хөдөлмөрч зангаараа хөгжүүлсэн ёстой л байгалийн төрмөл авьяастан байсан юм. Тэрээр зөвхөн тайзны бүтээлд дүр бүтээгээ зогсохгүй. Монголын дэлгэцийн урлагт олон арван гайхалтай амьд, энгийн, сэтгэл дотн дүрүүдийг бүтээсэн юм. Гомбосрон аксны тэрэл энгийн бөгөөд цаанаа л нэг эрхэмсэг, няхур нямбай, дигжин тэрэл дүр төрх дэлгэцийн олон сайхан бүтээлд мөнхрөн үлдсэн. Тухайлбал түүний тоглосон энэ хүүхнүүдүү киноны жамц даргын дүр бол Монгол түмний хамгийн сайн мэдих мөн хамгийн дотн дүр төрх юм. Янаг амраг гэдэг чинь тийм 81 өгшин мор шиг болсон. Дорж таахаа ер нь юу хийх гэж байгаа бол та. Долгор минь. Дулам сүрэнг алдчих юм бол манайх ийм зоо техникчийг дахиад олоход байдаг те. Англиэр нийт нэгдлийн тусын тулд хийж байгаа ажил шүү дээ. Мэдчихгүй. Юу л болох гэж байгаа бол та. Гохна дарж яга юм бол. Манай өвөтэй хамгийн ойр дүр гэх юм бол эдийн хүүхнүүдийн замц даргын дүр юм болов гэж боддог. Уул шугамандаа гэж ярьдаг. Манай өвөө ер нь их дөлгөө хүн. Яг л тэр замц дарах шиг л. Энэ хүүхнүүдөө кинонд хамтарч бид нар тоглосон юм байгаа. Тоглох чижтэй бид нар бол жоохон хүүхдүүд л байсан. Тэгэл энэ дээр харьцангээ цаашаа яв наашаа яв гэж багш бас хажуунаас хэлж өгөөл манай кино урлагийн багш Дорж Фоломгой байсан. Найруулагч Дорж Фоломгой өөрөө энэ хүүхнүүдэд киног хийж байсан болохоор багш нар ангиасаа хүүхдүүдийг авч тэр дөрүүдэд нь тоглуулсан юм байгаа юм. Тэгж анхудаа багштайгаа хамтарч тоглосондоо их баяртай байдаг. Энэ кино маань зөвхөн Монголын үзэгчид байтугай одоо Оросд, Өвөр Монголд, Хятадд гарч байдаг. Өнөөдөр ч гэсэн үзэгчид маань энэ киног үзэх дуртай. Ийм сайхан кинонд одоо багштайгаа хамт дөрүүлдээсэндээ их баярлаж байдаг. Идэл нөгөө 60 70-аад оны үед жүжигчдийн дунд тавьжсэн энгийн үнэмшилтэй тоглох арга ажиллагаа бол тэр киноос л харж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол Монголын тайз дэлгэц ерөөсөө жүжигчний хөдөлмөрийн энцэг лапет нь гомсрон багш. Одоо майдэр худаг таас үг хэлэх гэж бай. Цогттайж киноны ахай дайчны дүр бол түүний залуу халуун омоглон насны хүсэл мөрөөдлийг бадраасан тийм л дүр. Тэрээр энэ дүрээрийн идэр залуухан 26 насндан алтан гадас одонгоор шагнуулж байсан.
Монголын тайз дэлгэцийн урлагт өөрийн гисэн дүр төрхөөрөн үрд мөнхөрсөн энэ эрхмийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлэн 1964 онд төрийн шагнал, 1968 онд ардын жүжигчин, 2001 онд хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм. Гомбжавын гомб сүрэн. Энэ агуу хүн бол 20 дугаар зууны жинхэнэ Монгол өвлийн өвгөн. Тэрээр 20 хэдхэн настайгаас буюу 1942 оноос хойш нэгэн жарны туршид Монгол түмний шинэ жилийн баяр сүлд модны наадамд өвлийн өвгөн болж хүүхэд багчуудыг баярлуулж байсан юм. Өнөөдрийн бидний дунд амьдарч байгаа дундаас дээш насны хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тэрл цагаан сахалтай жинхэнэ Монгол өвлийн өвгөнийг хинч хизээч мартахгүй үзье. Шинэ жил гэхээр өвөөгөө өвлийн өвгнөөр төсөөлөд одоо хүртэл өвөө байхгүй хүртэл ингээл шинэ жил гэхээр манай өвөө өвлийн өвгөний дүрээр ингэ сэтгэл буудаг. Тэгэл яалтчгүй шинэ жил гэхээр л өвөөгөө нэг өвлийн өвгний хувцтай, малгайтай, нөмрөгтэй төсөөлдөг. Ерөөсөө аав маань гэхээс илүү жинхэнэ л өвлийн өвгөнд ийм л байх ёстой гэж л тийм бодогдож байдаг юм. Шинэ жилийн баяр гэдэг хүн бүрийн сэтгэлд шинэ бүхнийг авчирсан сайхан баяр байж тэрэл сайхан баярыг цоглог өөдрөг дүр төрх урамтай сайхан дуу хоолойгоор он чимэн цугласан олонд нас нэмж ухаан хайрлсан анхны Монгол өвлийн өвөөг түүний залуу халаа залгамж үеийнхэн эргэн дурсаж байна. Шинэ оны баярыг гомсронгой гүйгээр ер нь сэтгэхэд их хэцүү санагддаг. Бидний үе одоо миний бүр багаас өтөл нас хүртэл гомсронгой өвлийн өвгөн байсан. Өвлийн өвгөнийг би ерөөсөө энэ гомсор багшлын болов гэж боддог байсан шүү хүүхэд байхдаа. Тэгэл гомсор багшил өвлийн өвгөн тоглон тэр одоо харшаа яваад тэгэл тэр төв яваад гомсор багшил орж тоглоно. Ямар гоё одоо тэгээ өвгөн бай тэр сахал ус тэр бүх хувцсан зогтцсон. Тэгэл энэ өвлийн өвгнөөс хэрэг заяа билег би авч байгаагүй л дээ. Билег аавна гэдэг бол тэр өвлийн өвгөнд ойртно гэдэг бол ямар гоё хиймэртэй цогтой золбоотой юм бэ гэж бодогдмоор. Гомсронгойг харахаар л нэрэл энэ одоо манайд өвлийн өвгөн ийм байсан болов гэдэг бодол биднэрт төрдөг л байсан. Тэр залуу байхад ч сүлдээ тэгэл гоё маань хурцрэл юм хом аваад явна. За миний өвгөн тийм надад хэрэгтэй байна шүү гэж тэр юм болгоны л олж өгнө бид нар чинь ингээ за энэ таны юм шүү энэ тэгэн шүү гэж. Би чинь хөдөөний өвгд штэ 10 жилд байжгаад тэгээ Улаанбаатар хотод шилжиж ирээд тэгээд тэрнээс хойш тэгээд жүжигчин боллоо. Тэгтэл үнэхээр л өвлийн өвгөн гэдэг бол гомсронгой гэдгийг л бас л ингээл ой тантаа ингээл шингээсэн явж идэг. Төв ёолг, харшин ёолг гэл одоо бүхэл шинжлийн баяруудад өвлийн өвгнөөрөө бид нарын хүүхэд нэг бүрийн сэтгэлд бидний үеийнхний сэтгэлд гомсронгой хоногшиж үлдсэн ийм сайхан өвгөн байсан. Яг тэр өвгөн шигэ их сайхан өтөлсөн. Тийм ээ. Хүн насандаа хүн их гоё байдаг. Тийм 80 гарсан хойнооч гэсэн яг л бидний тэр одоо харж исэн, үзэж исэн тэр өвлийн өвгөн шигэ өгөөмөр сайхан сэтгэлтэй тийм өвөө байсан гэж би боддог. Монголын ёстой одоо 1 номерын өвлийн өвгөн шүү дээ. Гомсронгойгоос хойш одоо хасарж байгаа минь өвлж аваад ингээ явж байна. Гомсронгой бол одоо өвлийн өвгөн гэдэг энэ дүр төрхийг бол манай Монголын ард түмэнд бол жинхэнэ утгаар нь бол одоо бий болгож чадсан ийм гайхамшигтай хүн. Энийг бол манай Монголын үзэгчид бол тэр чигээрээ бол түлэн зөвшөөрдөг. Үнэхээр одоо
өвлийн өвгөн хэмбэ гэхэд бол хүн бүхэн л гомсронгой гэж хэлдэг. Энэ гайхамшигтай жүжигчний одоо бий болгож чадсан энэ дүрийг одоо залгамжилж бас өнөө үед бас авч явахын үүрэг бас надад оногдсон. Бас л миний үед бас нэгэн том хариуцлага бас их завшаан гэж бас бодож явдаг юм л да. Тэгээ 2004 онд анх би одоо энэ хүүхдийн харшийн сүлбүүдний наадмын өвлийн өвгөн болох энэ саналыг би авч тэгээд тухайн үед одоо гомсронгой ар гэрүүлийнх нь хүн байсан. Тэгээд гэрт нь одоо би гэрүүлийнхэнтэйгээ хүнтэй хамт очиж аль бие ёсоор одоо бурхныхын өмнө хадаг тавьж одоо таны энэ одоо Монголын түүхэнд одоо өвлийн өвгөн гэдэг энэ гайхамшигтай дүрийг үлдээсэн энэ дүрийг чинь бас ингээд залгамжилж явах боллоо гэдээ бас аль бие ёсоор зөвшөөрөл авч ирсэн юм аа. Тэгээд бас гэрүүлийнх нь сэрж чандгаа бас тухайн үед бас маш их одоо баярлж ирсэн юм аа. Өвлийн өвгнээ сахал хийж өгнө л дөө. Бид хоёулаа ажилладаг байсан. Нацаг нэмгээд бас манай одоо хамт ажиллаж байсан. Тэгээ хоёулаа өвлийн өвгний сахалч одоо 12 сар гэхэд 10 сараас хойш л за одоо ингээд 12 сард өвлийн өвгний ажил гарна гэд нэг тийм үг хэлнэ. Тэгэл өнөө сахал махлын гаргаж ирээл үзээд л засах юм байвал засаад муудсан байвал солиол ингээд өгнө. Тэгэл тэрнийг өөр бүр янзлуулаад одоо тэрийг чинь хайч майч тавиал их гоё нөө бүр жигтэйхэн гоё болгож өгвөл тэгэл өнөө өвлийн дээл сахал махлаа одоо айлын хүмүүсийн сахал нь хаа байна, цавуу нь хаа байна, бүх юм ин бэлэн болгож гарт нь бариулж өгөөл тэгэл за баярлалаа гэд тэрийг өөрөө хийгээд явцдаг. Дээр нуяа маятай бид нүч яг тааруулаад тэгээд өөрөө хийхтэн тааруулж хийж өгдөг байлаа. 31-ний шөнө их орой эхлээд өдөр нь хүүхдүүдийн харшийн олг болоод орой шөнө залуучуудын харшийн олг болдог байсан. Монголын залуучуудын. Тэгээд шөнө 12-1 гээд ирнэ. Тэр болтол нь бид нэр хүлээдэг байсан аавгаа. Хүлээгээл одоо өвлийн өвгөн ирнэ гэж ээж аав чинь ирнэ гэж ярьдгүй. Өвлийн өвгөн ирнэ миний хүүхдүүд одоо гоё хувцас өмсөд бэлтэж байгаараа гэл ингээд бид нэрийг яг түрүү чинь ингээд нойрн хүрээл унтаад өгчин тий. Тэгэл бүгдийн сэрээгээл эргт өгөхөөр нь сэрээгээл тэгэл бүгдээрээ хувцалчаад өвлийн өвгөн ирэхийг хүлээдэг байсан. Тэгэл аав маань өвлийн өвгөн хувцастайгаа орж ирээл бид нарт хайрцаг дүүрэн бэлэг авчраал хашийн олгны бэлгийг авчраал тэндээс зориуд одоо хүүхдүүдэд өөрийгөө тоогоор нь өгдөг. Тэгэл тэр бэлгийг бид нарт нэг нэгээр нь тараагаал өвлийн өвгөн аавдаа ир гэл үнсүүлээл тэгэл бэлгээ авдаг байсан. Тэгээ бид нэр хоолундаа идэж уугаад ингээ шинэ жил 31-ний шөнө бол дандаа тэгдэг байсан. Тэр үе бас ёстой ерөөсөө мартагдгүй. Өвлийн өвгөн Монголын аман болон бичгийн зохиол тэмдэглэг төвсөн үлдсэн юмыг бол би мэдэхгүй. Өвлийн өвгөн гэдэг. Зүгээр нөгөө Дээд Мороз тэргээд ороод ирсэн цасны өвгөн энтер гэсэн ийм Орос ардын үлгэр энтрийг бол уншиж ирсэн шүү. Гэтэл 50 хэдэн оноос анх Монгол улсад энэ шин жилгээ чимийг тэмдэглэн гацуураа тойроод бүжгэлдэг энэ юмыг тэмдэглэж эхэлсэн яг энэ цагтаа давцаад Гомцрон багш энийг хийж ирсэн байдаг. Энэ бол түүхэн баримт. За тэгэхээр миний би 1980 оноос өнөөдрийг хүртэл 32 дахь жилдээ өвлийн өвгөн тоглож байна. Тэгээд 21 дугаар зууны анхны өвлийн өвгөн гэж Сүхбаатарын талбайд болсон Мөсөн хотхны анхны өвлийн өвгөн болсон юм аа. Энэ юуны ачив гэвэл энэ бол Гомсрон багшийн ачаа. 1980 онд надад өвлийн өвгөнний үгээгээд миний хүү төв зүйлийн өвгөн болоо. Багш нь Пенерийн ордны харшийн өвлийн өвгөн болноо. Дүр гэдэг бол ерөөсөө агуулга хэлбэр хоёрын нэгдэл байх ёстой гэдэг энэ зарчмаар энэ өвгөн танц. Тэр одоо Оросын үлгэрийн өвгөнийг манер харж ойлгож ухаарахтаа Монгол хөрсөн дээр
өвлийн өвгөн гэд буулгавал ямар хэмжээнд буулгах ёстой вэ гэдгийг агуулга талаас нь ч, хэлбэр талаас нь ч, хийц талаас нь ч гаргаж ирч чадсныхаа хувьд бол энэ бол гарцаа байхгүй дүрмөө. Хойчдоо одоо би хичнээн жил өвлийн өвгөн болж явах нь ямар ч байсан энэ агуу гайхамшигтай энэ дүр төрхийг бий болгож өгсөн энэ хүний бий болгосон энэ дүр төрхийг л Монголын одоо юу гэдэг хойч ирээд байсан хүүхэд залуучууд энэ бүхэнд л би зөв утгаар нь одоо хүргэж явах ийм л үүрэг хариуцлагатай л гэж өөртөө бодож явдаг юм да. Өвлийн өвгөн гэдэг бол нэг бүхэнц биш. Өвлийн өвгөн гэдэг бол ороход хамгийн сайхан баяр баясгалан оруулж өгөх ёстой шинж. Тэгээд тэр ирээдүйн мөрөд баярлуулаад шагналгоод өвлийн өвгөн бол дуулаад бүжгэлээд тий ер нь бол би Гомсронгойн тэр өвлийн өвгөн болж байсан дүрс бичлэгүүдийг бол харж үзэж байсан. Нилээн бас дээр үеийн бараг 20-30-аад настай тийм үеийн бичлэгийг бас үзэж байсан. Мөн одоо бүр 80-90-ад оны одоо 2000-ад оны ч гэдэг юм уу ингээл ийм бичлэгүүдээс нь ч гэсэн харж ирсэн. Энэ дүр төрхүүдээс ингээ харж байгаад би яг өөрт авч энэ хүнээс сэргийлэх юм бол олон байсан. Тэрнээс нэгийг л би бас өөртөө маш сайн тусгаж авах нь зөв юм болов уу гэж бодож байсан. Энэ юу вэ гэвэл хамгийн гол нь тэр шинэ жил дээр орж иж байгаа тэр хүний тийм ээ ямар тийм ээ уур амьсгалаар орж ирэх вэ? Тэр хүний бие хаагаа яаж авч явж байна тийм ээ? Хүмүүсүүдэд яаж үгэн хэлж хүргэж чадж байна? Хүмүүсүүдийг яаж тийм ээ өөртөө тийм ээ өвлийн өвгөнд анхаарлыг яаж хандуулж чадж байна гэдэг. Энэ 2-3 үйлдэл нь бол надад бол маш их юу гэмдэ туссан байхгүй юу. Тэгээд энийг бол би ямар ч хэлсэн өөрийнхөө одоо хийж байгаа ажилдаа бол тусгаж авахыг хичээж явдаг. Гомсрон багшийн өвгөн бол зүгээр нэг бэлэг өгөөд үнсээ дөнгөрдөг өвгөн байгаагүй. Энэ бол тухайн үеийн тэр мэдээлэл, тухайн үеийн хүмүүсүүдийг бодож, санах, сэрэх, хийх энэ бүх юмд нь урайлан дуудаж чаддаг. Гомсрон багшаас бэлэг авсан хүн дараа жил нь дахиад тэндээ илүү ажиллах юмс гэдэг ийм сэтгэлийг өгөж чаддаг. Бэлэг авсан битгий хэл тэр шинэ жилүүдэд оролцоод байж байгаа хүмүүсүүд үгүй энэ хүнээс нэг бэлэг аваад энэ хүнд нэг үнэрлүүлчих юмс гэдэг ийм сэтгэлийг үлдээж чаддаг байснараа энэ бол уран сайхны дүрийн хэмжээнд гаргаж ирсэн ийм ажил байгаамаа. Бэлэг өгөхөд ямар үг хэлэх үү гэсэн. Тэгэхээр цантын цагаан уулны цал борол толгойтой өвгөн авна. Амжилт бүтээлийн эзэд болсон хүүхдүүдэн бэлгэн гардуулъя гэд энэ үгийг надад өгсөн. Тэгээд би бэлэг гардуулахдаа одоо хүртэл би 32 жил энэ үгийг хэлж байна. Тэр 20 дугаар зууныг л одоо яал гүйснээс авч өгч явсан хүн өвлийн өвгөнөр. Тэм ч учраас Монголын ард түмэн 20 дугаар зууны манлай өвлийн өвгөн гэж зүй ёсоор үнэлж үздэг. Туулсан амьдралынхаа тэн хагасаас ч илүү хугацааг Монголын урлагт зориулсан энэ эрхэм хүн эгэл амьдрал дээрэн олон сайхан охидын хайртай аав, ханийхан халамжит түшиг, анд нөхөдөн үнэнч найз нь байжээ. Түүний нэгэн насны амьдралын ханинч бас л театрын тайзнаас түүнд илгээгдсэн гэдэг. Монголын театрын тайзнан анх тавьсан Отелло жүжигийн Дезидемон тоглосон Сэрж ханд гэгч бүсгүйд сэтгэл алдран нэгэн насны амьдралан холбосон тэрээр амьдралынхаа туршид сайн эцэг, сайхан ханин байсан юм. Манай өвөг энэ амжилтанд хүрэхэд гол түлхэгдсэн ар гэрийн хүн байдаг манай эмээ. Тийм хүнийг хөдөлмөрлөх энэ амжилтанд ялангуяа урлагийн хүн гэдэг маш завгүй хүн байдаг л та. Тэгээд энэ амжилтанд хүрэхэд нь тодорхой хэмжээний хувь нэмрийг эмээ маань харуулсан болов уу гэж боддог. Халуун хоол цай, цэвэрхэн хувцс хонор, эрэхт нь халуун гэр, дулаахан гэр тий энэ болгоныг манай эмээ маань бүрдүүлж чадсан болов уу гэж боддог. Ээж маань маш их сайн хүн байсан л да. Хүний хувьд их сайн хүн,
ээжийн хувьд маш их сайн ээж, ханийн хувьд мэдээж одоо ерөөсөө аав маань өргөлж ярьдаг энэ хүн байгааг бол би ийм зэрэгт хүрэхгүй гэж ярьдаг байсан. Тэгээд өөрөө бас эмэгтэй хүний хувьд зүс царай би бүгд бол одоо их төгс төгөлдөр ийм сайхан хүн байсан. Он жилийн уртад хамтдаа амьдран зовлон жаргалан хуваалцсан нэгэн биеийн тал болж явсан ханинч бас л урлагийн хүн байж тэд 7 сайхан охин төрүүлж өсгөжээ. Уян зөөлөн бүхний дээд болсон 7 сайхан охиноо хүний дайтай хүн болгож өсгсөн тэд ийхүү өнөр өтгөн гэр бүл болсон юм. Алтан тайзнан амьлуулсан дүр бүрээрээ дэлгэцэн дүлдээсэн кадр бүхнээрээ цал буурал өвлийн өвгний дүрээрээ ийхүү мөнгөрч чадсан давтагдашгүй авьяастай энэ хүн Монголын ард түмний зүрх сэтгэлд үрд мөнх үлдэжээ. Тэд очсон байна. Биеийн байдал жаахан хүнд байгаа болтой. Гадаа миний унаа байгаа. Аваад яв. Хэрэгцээ бол над руу яриарэ. Гомсрон багшийн хийсэн, бүтээсэн бүх зүйлийг ингээ аваад үзэхэд бол Монголд энтэй эгнэх хүн байхгүй. Нэгэн хүн байхгүй. Дээр нь мэрэгжил гэж байдгийн бол мэрэгжилд өөрийнхөө дэг сургуулийг бий болгож чадсан хүн бол гомсрон багш. Үнэхээр манай залуучуудад бидэнд үлгэр дуурайл болох ийм ховор жүжигчний нэг гэж би боддог юм аа. Багш маань их дараахан их хүлээцтэй. Ер нь Монгол эр хүн байдаг л тэр сайн сайхан шинжийг бол хадгалж чадсан хүний цогц байсаа л гэж би хэлмээр санагдчих. Яста хийж сэтгэлд нь хийж өгөх юмсан гэж ингэж бодож байсан хийжсэн юмнуудаа бид сэтгэлд нь хүртэл хийж өгдөг байсан. Гомдож байгаагүй хал гэж боддог юм да өөрхий. Тэгээд сайхан хүн одоо яваад өгцөн одоо тэгэл бид ч одоо үргэлжил бодож явах юм да минийх. Тэнгэрээс аав минь хараад шинжил болох болгонд хашийн олкон болж байгааг хардаг ч юм уу, бидний яаж баярлж байгааг хардаг, ингэж л харж байгаа ах гэж боддог. Тэгээд би хувьдаа аавынхаа өвлийн өвгөнтэй тэр дээлтэй хувцсыг нь шинжил болгонд яолк засаад өмнө нь би заавал тавьдаг. Тэгээд дээр үед нэг Монголд өвлийн өвгөний тийм шаазан гардаг байсан. Тийм шаазан аав маань манай хүүд бэлгэлсэн. Шинжил болох гэж хаад бүр шинжилгээх гацуур модтой бэлгэлсэн байхгүй юу. Тэгээд тэр одоо өвлийн өвгөнийг би бас айгүй хайрладаг. Шаазан өвлийн өвгөн. Тэгээд шаазан өвлийн өвгнийх нь хажуу чимсрсэн иргэн үр удмаан үлдээсэн сайн эцэг уран бүтээлээрээ мөнхөрсөн жинхэнэ авьяастан байж Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үрдэм жинхэнэ Монгол өвлийн өвгөн байсан юм. Он цаг улирсаар олон шинжил ирсээр үеийн үед түүний дүр төрх дурсагцсаар